Чимэнд үзэгчтэй алдартай гэр бүлийн дайралцсан шоуны 2 дугаар үлрэл ийхүү эхэллээ. Өнөөдрийн дугаарт зүүн жигүүрээс шар уст шагаахлагчтай Rainbow Bug. Баруун жигүүрээс бадрангүй зоригт эрчүүдтэй үнэнхүү үзэсгэлэн бүсгүүчүүдтэй Түймэр баг өрсөлдөхөр хүрэлцэн иржээ. Байцаан шалгаж балмагдуулан сандрагах өөрөө хөгжилтэй өнгөлөг царайлаг хөтлөгч Эмба. Сайн байцгаана уу та бүхэндээ орой нэмгийг хүргэе. Дэлхийн даатгаар орнд Абьясны эрхтэйгэр хүрдэг Family Bit Mongolia-гийн энэ удаагийн дугаар үеийнхүү эхэлж байна. Авраарай хаа. Зүг ямар ч асуудал Дүүгээ бодоорой. Баярлаа. За ингээд эмэгтэй толгойлогчтойгоос нь эхэлчихье гэж бодож байна. Түүмэр багийнхнаас эхлэе. За. Монголын алдарт сайхан бүсгүүчүүдийн нэг жүжигчин гэрэл цэцгээр ахтулсан Түүмэр багийнхан. Дандаа л харсан царайнууд таньдаг хүмүүс байна шүү дээ, тийм. За гэрлээ. Танилцуулах уу? Тэгэлгүй яг өөрийгөө эхлээ танилцуулаад хамтгийнхнаагаа танилцуул. За, Mask Production-ы жүжигчин Гэрэл Цэцэг байна. За, харин манай Mask Production-ы жүжигчин буюу ханхүүгээр одоо хүч төрөн орж ирсэн манай Бядо буюу Бидомин байна. За, манай Маскийн хамгийн авьяаслаг эмэгтэй жүжигчин Чулуун Цэцэг буюу өнөөдөр хамгийн их эмэгтэйлгээрээ ирсэн шүү гэж бас бид бүхэнд бүр товчлон хэлсэн ийм хөгжилтэй сайхан авьяаслаг жүжигчин байна. За, манай Төмрөө манай залуу жүжигчин тэгтээ тэрээр бол бүх ажлыг бүтээж чаддаг. Дэндүү авьяастай ямар ч газрын маркетингийг бол шууд баздаг. Өнөөдрийн энэ нэвтрүүлэгт эрэхтэй яг тайзан дээр гарсан Вьетнам хувцастайгаа ирэх гэж байгаад бас бусдыг хүндлээд бас хэрхэн аль орчин байсан гэдгийг бас хэлсэн байгаа. Ингээд манай багийн нэрийг Түүмэр гинэ. Түүмэр. Баярлалаа. Rainbow. Ер нь бол яг наад санаа нь бол яг солон мэт олон одоо юм мөнгөийг харуулъя гэсэн боловч энэ одоо нэрийг бол манай Эрхмөө өгсөн. Эрхмөө өөрөө дээр бүжгийн хамтлагтай байсан. Нөгөө од болохын өсөнд нөгөө ямар хамтлагтай байлаа танах чи? Dream Boys. Ерөнхийдөө тэр стилийг тиймэрхүү байгаад байгаа. Dream Boys хамтлаг бүжигддэг байсан гэдэг Эрхмөөг боддоо. Тэгсэн чинь сая гэсэн чинь ямар нэр өгчгөө гэсэн чинь бас нэг залгуулаг нь болох гол шиг байгаа. Rainbow. Би нэг өдгийг нь сонсохдоо Rainbow кино гэж ойлгоод байсан. Энэ нь солонг байсан юм байна. Би сая тэр хойд нойжраас чинь Rainbow гэдэг байхгүй юу? Тэгэхээр би нэг ромбо гариг мартай холбоо молбоо тогтоод гаруул байгаа юм баг гэж ойлголоо шүү дээ. За ингээд шага багийнхнаагаа танилцуулна. За би цаа талаас нь явчихъя. За ингээд жүжигчин Эрхэн Баяр авиацийн ондрогдгойд тухайн цаг үедээ бас одоо ямар сэтгүүл дээр вэ? Грант сэтгүүл дээр бол Монголын хүсэмжид 10 залуугийн 8-д орж ирсэн. Театрын театрт байх та. 4 шүү. 8 шүү лөө. 4-д орж ирсэн. 4 барьаар ухраачтай шүү дээ. Өөрөө айгүй дөрөвт байсан юм да ёстой уучлаарай. Гэхдээ сайхан залуу гээгөө гоц нэрийн сонголтоо хүсэмжит залуу шүү дээ. Гэхдээ энэ бол яг үнэн шүү. Хүсэмжит залуу ийм одоо бас ийм статистик явсан юм байна л дээ. Тэрний дөрөвт бол орж ирсэн ийм сайхан залуу. Одоо хүртэл одоо энэ сайхан залуугийнхаа одоо крашууд нь улам бүр жилээс жилд нэмэгдсээр байгаа. Одоо энэ тоглож байгаа жүжигэн дээрээ хүртэл одоо энэ 25 та залуугийн дүр тоглож байгаа. Тий. Тэрээс аваад байгаа шүү дээ. Одоо бол биеийн жингээс даруй 12 хил хасаад байгаа. Тий. За манай хамтлагийн хүсэмжит үзэгсэнтэй аваараа яана. Дандаа хүсэмжит. Үзэгсэнтэй одоо жүжигийн манай Мөрөөдлийн театрын одоо жүжигчин Баярмаа маань хүрэлцэн ирсэн. Сайн байна уу? Ах удаа тантай танилцсан. Ямар ч гоё, ямар сайхан бүсгүүд те. Та гэр бүлтэй юу? Гэр бүлтэй. Цааш танилцсан. Тэгээд наад эмэгтэйгээ танилцуулчих. Тэгээд та бүхэн сайн харах юм бол одоо Титаник киноны Розагийн дүртэй өнөөдөр бол өөрийгөө зориулж яг түүнтэй адилхан болж өнөөдөр ирсэн байгаа. Та бүхэн сайн анзаарах хацууч тавиараа за яг тэр нэг чектэй нэг ус руу орох гээд нэг ботоо өмссөн хэсэг байж байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан байгаа шүү дээ. Тийм. Тий. Манай сөрөлт болохоор зэрэг зэрэг нэмхийн өмнө киноны бодлоо. Хөсгөл аймгийн Хатгал сумын одоо ер нь бол тийм загсан нуудлал өссөн хөвгттэй сөрөлт байна. Баярлаа. Одоо өөрийгөө. За миний хувьд бол жүжигчин Алтан Шагаа гэж хүн байна.
Айгаа дараа. Тэгээд болно доо ер нь давчихна доо. Монголчууд мэдэндээ хэвчээ те. Тэгж байгаа юм те. Хамаагүй дэлгэрэнгүй Одоо дари өөрөөсөө хитэн Загнуулаад. килограмм аваа ичлаа. За би бол одоогоор ингээд өөрөөсөө 14 хил хассан байгаа. Тэгээд нөгөө юу нь гарцсан байгаа? Тэрийг харуулж болохгүй. Тэрийг харуул. Энэ дээр бол одоо Нэг 6 юм Буруу гарцсан хэлээд байгаа. секс юу гэдэг лээ. Six юу л яхаа. Бэг 6 биг гарсан байгаа. Түрүү нэвтрүүлэг ихний өнд би эдэндээ харуулсан. Манай бас үзэгчд маань вау гэдэг уулга алдаж илээ. Баяр хүргэе. Баярлалаа хүмүүстээ дэлхийн 70 гаруй орнд албан ёсны эрхтэйгээр хүрж байгаа Family Feed Mongolia Монгол Азтай хамгийн шилдэг гой тайзтайгаар шалгарсан шүү. Баяр хүргэе. Тийм байна. Ингээд нэвтрүүлгийн маань 1-р үе үүгээр ихэж байна. Төрүүлж дарлаа гэд зүгээр зүгээр туршлагаасаа олцсон шүү дээ. Төрүүлж дарлаа гэд бас давуу тал байна, сул талч байд юм байлээ шүү. Хамаагүй хүний үгэнд орвдоо. Туршлагатай тулхтай хахаа үгэнд орно. Тэгээ ер нь бол дарсан ч болон дарахгүйсэн ч болон таарийн ирэх. Хамгийн гол нь мэдчих хэвээр асуулт дарлаа шууд хариулна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент гэж байгуулга E-Mart. Монгол хүн та 100 наслаг. Яг дарчих шүү дээ. Анхны үнсэлтэй хаана алдсан бэ? Ямар асуулт байсан бэ? Анхны үнсэлтэй хаана алдсан бэ? Ингээд Ээжтэй. анхны үнсэлтэй хаана алдсан бэ? Анхны хайртай. Ээжтэй. Зөв шүү. Ээжтэй. Ээжтэй, анхны хайртай. Анхны шөндөө. Нэг Нэг л авах юм уу? Нэг л одоо ингэсэн байгаа. Ер нь бол шүү дээ. Ер нь бас ахаа тайлбарлая. Түрүү нөгөө пицца мэцээ дээр явсан баг. яг ихсэл. Тэгэхээр энэ хараа. Эхнийх. Энэ дээр чи энэ асуултуудыг чинь бүгдийг 100 Монгол эхлээд хариулсан байгаа. Хамгийн олон 100 Монгол юу гэж хариулсныг л бид нар одоо эхлээд нээх гэдэг шүү дээ, тийм ээ. За ингээд ээжтэй гэдэг хариултыг би авлаа. Нэвтрүүлгийн 1-р үеийн асуултыг би дахин давтъя. Анхны үнсэлтэй хаана алдсан бэ гэсэн ээжтэй гэж маскын толгойлогч гэрэл цэцэг хариуллаа. Цөмөрөө ээжтэй гэж 100 монголчууд хариулсан байна уу, хариулаагүй байна уу? Хамтдаа шалгацгаая. Авсан байл гэсэн үг шүү. Тэгж хариулсан. Эрэгтэй үү? 100 монгол хүн анхны үнсэлтэй шүү дээ. гэдэг. Үнсэлтэй. Би бол шууд хайр Одоо яг ингэ жоохон байданжээс нөгөө дөнгөж төрөөл байж байхдаа Тэгээ яа байхгүй хөлбөрийн энийг ч авъя. Би 3 хөлбөр хэлсэн шүү. тэгэл та анханд ээжтэйг л хэлсэн ш. гарч ирэлтийн шүү нөхдүүд юм. Энэ бол Ямар амар хил амтай юм бэ? Царин минчигэл дараад хэлсэн. Чичээл дээрх. Анхны хайртай, анхны шөндөө ээжтэйгээ 3 Балаачны өнгөн ягаад Гэхдээ миний найз сайн нэг сүүлийн өдөр ихлээр би ээжтэй гэдгээ өөрөө дахиад энэ юм бэ? Би зүгээр давтаад хэлэхэд шүү дээ, тэ. Одоо анхны шөндөө гэж хариулт хэлсэн шүү дээ, тэ. Гэхдээ одоо эхлээд жоох үнсэлдэж мүнсэлдээд явдгүй юм уу? Тэгээ заавал тэгээд анх үнсэлдээд анхны шөнд байхгүй. Минийд ямар хэцүү өнгөрөөс юм бэ тэр чинь. Ямар хэцүү амьдралаа таны хариулт. дахиад асуултад салбаа. Би 3 толоншаа. 1 2 Ангита. 10 жилийн ангита. 10 жилийн ангита. Та зүгээр юу яасан вэ? Эрэхтэй хүнд айгу сонирм бодох юм ба чи боддоо анхны үнсэлтэд хаана алдсан бэ гэхэл би нэг алдаад тахаж яашээ. Би ярь алдуулж л хэлсэн баг. Харин тийм баг. Гэхдээ нөгөө сая зүгээр ангита гэхээр өөр дөрөө шууд бодвоо. Шууд өөр дөрөв 10 жил тогтол тийм үстэй тэгэл анги мангида бид нар чи ингээд анхны үнсэл мүсэл октод үнсэж барайл ингээд баазрал явдаг ш. Тэр үнсэлтэл болоо гэж анхны үнсэлтэй гэдэг байгаа ш. Тийм ээ. Ойлголоо тий ойлгосон. За ингээд ангита 10 жилдээ би алдсан. энд яах вэ тийм ээ? Байх хэрэг. Одоо хүртэл бодох. Байх л юм тийм үү. За ингээд цөмөрөө 1-р үеийн асуултыг хамтдаа шалгацгаая. Яана. Ангита гэж байна. Хаана алдсан бэ гэдэг байна ш. Тэ. Араач. Байгаач. Нөрөв. Яг бодохтой сургууль. Яа. За баярлаа. Уран бүтээл бол мэдээж өндөр сайхан байгаа бах тий. Шин жүжигийнхаа талаар яриач. Би бас уншчил байлаа. Жүжиг болж байгаа, нээлттэй хийж ийн гээл энд мэдээ гараалсан. Жүжиг маань хизээ нэ ч юу? 3 сарын 5-нд нэгээд 4 сарын 6-нд одоо хаалтын хөшгөө хаасан. 4 сарын 6? Тий. Тэгээд гайхалтай уран бүтээл боллоо. Олон хүнээс одоо мөрөөдлийн театр Сайшаал Магдалины үгэнд бялуурсан ийм хаврыг үдэж байна. Угтаж байна. Бас тийм ээ. Үдсэн бүх хүмүүс үнэхээр гоё юм
гэрэл нэг ч удаа авсангүй, нэг ч удаа тайд солигдсонгүй мөртлөө 2 цаг өнгөрснийг мэдэхгүй гараад ирлээ. Яг үнэндээ ингээ харахаар рекламгүй кино үзэж байгаа юм шиг гайхалтай сонир мэдрэмжийг авлаа гэсэн. Магтаалын үгээр Ямар гоё юм бэ те. Янз юм байна, янз юм байна. Та хэд бол угаасаа тийм юу л да. Тийм авиасны ундрууд л да тий. яхаа тийм л дээ. Анхны үс хаамалцсан. Чи сургууль дээрээ тэр үнэ. Гатур байранд. Ер нь хашаа сургуулийн орчинд л баярлаа. За ингээд жүжигчин сүрэлт давтсан хариултыг надад өглөө. Таны хариулт ерөнхий боловсролын сургууль алдсан гэсэн хариулт гараад ирсэн байхад дахиад тэр хариултыг өглөө тийм ээ. Тэгээд давтаад хэлчихэж байгаа. Тагууг нээх байхгүй юу? Саяны чи асуулт байсан юм уу? Тодгоодч айгуу сандарлаа. Сүрэлт өөрөө баатад бүр гайхаад хараад яж та. За ингээд юм байл гэдэг гайхал шүү. Та юу гэж бодож байна ер нь? Гэтэ бид нар бол энэ дээр нэрээ бас тодтогч ярих хэрэгтэй. 100 Монголын өмнөөс л хариулна шүү дээ. 100 Монгол юу гэж бодсон байна? Юу гэж хариулсан юм бол доо. Тэрнээс туйлын үнэн бол бас байхгүй шүү дээ. Хүн болго өөр өөр янз янзын газар алдсан байна. Жишээ нь одоо фотод алдсан хүн байна. Сургуулийн фотод гэлөө. Сая бол асуултанд би хариулахад бол нөгөө 100 хүнийхээ өмнөөс би магадлалаа л бодож ялдаг. Тэрнээс би шинэ ерөнхий боловсролын сургууль дээр би алдаагүй шүү. Энийг өөр газар байсан шүү. За ингэж хэлсэн зүйл хариулт. Бодолт. 100 Монгол хүнээс нэг ядаж 20 хэднийг шариулсан болоо тэгээд тусчээ. Тэр хүмүүс ямар азгүй хүмүүс вэ те нэг ихтэй чи бас нэг үнсэж мүнсээд ингэж байгаа тэгээ буудлын муудлаа ордог. Зүгээр шууд буудлаа. Яана. Тэгээ бас нэг 20 хүн байх магадлал бас байна тийм ээ 100 Монгол дотроос. Магадлалтай. Шууд буудлаар ороод үнсүүлээд анхны шөнөө үдээл тэгэл Одоо чи өөрийн өнцгөөс биш хүний өнцгөөс харах чи айгүй хэцүү юм биш үү? тэгэхээр өөрийн өнцөг бол ерөнхий боловсролын сургууль дээр л алдаж ирсэн юм байна те. Ойлгомжтой. Тэгээ бид нар бас таних яг хаана юм бэ та яг зүгээр яг өөрийнхөө яг үнэнгээ хэлэх юм бол Малын бэлчээр юм. Ямаатай л гэж битгий дээрээ. Би нөгөө нэг зуны амралтаараа амардаг байсан. Ахынтай очиж мал хариулдаг байсан. Тэгж явахдаа сахалтын доржмаа гэж. Энэ норжмаа. Боцоо ямар мага ихтэй л нэртэй ард орж ирсэн. Норжмаа. Доржмаа Дундуур амар юм орж ирээд чи бас хөлс гаргадах юм байна шүү дээ. Ингээд нэвтрүүлгийн 1-р үеийн асуултанд Рембо багийн Рембо тэ манай шагагийн хэлдгээр Рембо багийн гишүүн сүрэлт зочид буудалд алдсан байх магадaltaй болоо гэсэн хариултыг хэлээ. Асуултын хариултыг хамтдаа шалгацгаая. Орцсон. Чимээгүй л та. Дуугаа байна. Эндээс гоё юу өглөө шүү. Баярлаа. Орцсон гэсэн гоё хариулт. Янзын гоё хариулт явлаа. За жүжигчин баярмаа. Заадсан мартамхай. Гэрлээ чимээг байх хэрэгтэй. Хард туучи. Үний хэлсийг хэлчих юм уу? Бодно шүү дээ. Хамаагүй алдчихлаа гэнч тэр үлээстэй хамаагүй. Харин цайхан шилбээ өгч чинь. Тэгж чинь. Ам алдвал барьж болдгоо, ахт алдвал барьж болдог гэж Монгол ардын зүр сайхан үг байдаг. Та хоёр ярьж дуусаагүй юм шүү. Ярихгүй очоод одоо болцсон те. Гэрлэгч яг сануулчлаа л да. Уг нь бол арай нэг өөр юм байсан. Гэтэ таних ер нь яг юу юм? Таны анхны үнсэл Цуслан. Хүүхдээс альцсан нууц шил. Сансар гэж цуслан байдаг гэсэн Шиш тэрэлжин тийшээ. Тэрэлжин тийш. Наач ч бас болно шүү дээ. Тий, гоё хувилбар байна. Тэгэхээр би цуслан дээр гээд өгч дөө. Нөгөө Өөрийнхөө. Өөрийнхөө хэр чин. За тийм ээ. Болно шүү дээ. Хүүхд болон цуслан айгүйх явдсан шүү дээ та. Тий. та кино ямар кино тоглосон бэ? Би юу? Тий. Надад яг ингэж байгаа юм. Үнэхээр аюу маш сайн хардаг, сайн мэдж байгаа жүжигчин байгаад байдаг. Тэгээд нэр нь ингэж ингэс хин билээ сая гинтхэн бодогдоод. Тий та намайг сая гэсэн Тий. шүү дээ. Тэгээд маш сайн таньдаг сайн жүжигчин байгаад байдаг. Ямар уран сайхны кинонд тоглож За ер байгаа. нь бол би кинонд гэхдээ ховор тоглосон. Тийм үү? Янз янзын л кино. 4-5 кино байгаа да. Байгаа л та. Бага. Зөндөө штэ. Тэгээд ер нь зөндөө байгаа даа. Үгүй юу? Цөөхөн байгаа л гин Хамгийн сүүлч нэг галаах нэг бүсгүүчүүд юу лээ. Тий. Одонтой ээж үү. Одонтой ээжүүдгээ сүүл тоглосон. Таас нэлээ өндөр юм байна те. Дүпл өмдсөн байгаа юм уу зүг? Нэлээ өндөр юм биш үү? Би одоо 192 гэж байгаа чи та надад нэлээ яг шүхч шүү те. Наач нэгтэй баяр маань эмбагийн балиар тактик явдгийн шүү. Нөгөө яг асуултны өмнө ингэж эргэлдүүлдэг хүнийг нэг паниктуулдаг юм. Чинь тэгээд тэртээ тэргүүсээ цуслан дээргээ би авцсан шүү дээ. За. Энд бол 100 Монгол хүний хорон муу сандаа явж байна. Миний Монголын ард түмний бас тийм ээ. Ингээд хүүхдийн цуслан дээр анхны өсөлтийг алдсан байх магадлал бас байгаа шүү гэдэг хариултыг хэллээ. Баярлаа.
Энэ бол байж болох хувилбар. Би бол энэ 100 Монголыг бол хариулсан байх гэж би дотроо итгэлтэй. Хэрвээ хариулаагүй байх юм бол тэр хэд маань цуслан явдаггүй хөрхий. Цуслан явдаг 100 хүнээс 100 хүнээс асуусан байлаа гэж одоо бодъё доо цөмөрөө. Ингээд асуултын хариултыг хамтдаа шалгая. Бага хоо. Бүр амар өндөр хувийг гаргасан. Хамгийн өндрийг авлаа. За тэгээд бас үр хүүхдүүдээ бас тусан сургууль явуулаад бас анхаарч юмар. Тийм ээ. Дашид тэгээд тэр 100 хүн харин 100-уулаад цуснд явсан усуд байжээ. 34 явсан юм байна. 34 цуснд явсан. Уула биш шүү дээ. 34. 23-нд ерөнхий болоо тийштэй нэрээ тийштэй. Ээ. Одоо орц гэж нэг гоё хувилбар байгаа шүү дээ бас. Яасан бэ хөшөө? Юу болов? Юу бодоод. Үгүй ажил хөдөлмөр сайн ойр таарсан. Гүн чи 2 3 жил таарсан гэх. Ажил сайхан байна. Сайхан дөө. За. Анхны үнсэлт гээл жоохон тийм эмо бодогдуулаад, анхны хайр энэ төр бодогдуулаад байна үгүй. Гамт нөгөө сэтгэл дотор нөгөө Тони Брексний дуу орж ирэл. Unbreak my heart. Unbreak my heart. So Backstreet Boys. Энэ төр орж ирээд. Тэр орж ирэл. За. Анхны үнсэлтөө. Гэхдээ ер нь таны хувьд цэцэрлэг ямар муухай шалиг байсан Яасан юм бэ? бэ? Өөртөө Цэцэрлэгт болно шүү дээ. Цааш дээр яваад бичлэг байдаг шиг татаж авчираад үнсээд байдаг шүү. Өөртөө анхны хайр гэдгийг мэдэхгүй. За. Гисэн мөрчлөө одоо ингээд манай хүүхдүүд чинь бүгд л тэрийг үнссэн, энийг цэцэрлэгээс үнссэн. анхны хайр бас биш л байх л та. Анхны үнсэлт. Анхны үнсэлтийн талаар ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр таны хариулт яах юм? Цэцэрлэг. 25 настай залуугийн дүр бүтээсэн гэж хэлсэн үү? Тий. Тэгээд турах шаардлага гарсан. Тэр нөгөө нэг хідэн төгрөг төлсөн. Хэдэн төгрөг төлөөгөө. Ямар Та юу гэж ойлгосон? яг би хэлэхэр чи муухай шүү. Зүгээр шүү дээ, зүгээр хэлчихэ. Та юу гэж Би ойлгосон? 25 настай хүний тоглоход найрагч хэдэн төгрөг төлсөн бэ гэсэн. Үгүй, би тэгж асуугаагүй. Би ингэж асуусан. Тэр нөгөө сэтгүүл дээр Монголын хүсэмжит залуу болгоод хідэн төгрөг төлсөн ба гэж асуусан. Чи яг өөрөөрөө. Яг Оргороо шүү. Оргороо. За царийг нь хараар ер нь сайн. Нэрэ. Яг оргороо. Яг оргороо. Тэр сэтгүүлчтэй тэрийг бичсэн мэдээний сэтгүүлчтэй холбоотой байсан юм уу? Ямар очтой. Үгүй. Тэгтэл бас тэр 10 Монголын хүсэмжит 10 эрэгтэйгийн дөрөөр жагсан гэдэг чинь тэн чинь бас 10 хүн л байсан байхгүй. Чи та яагаад итгэхгүй байгаа юм бэ? Би итгэж байгаа шүү дээ. Итгэж байгаа юм шүү дээ. Итгэж байгаа гэхдээ тэнд л гарсан. За тэр сэтгүүлийг яаж олж авъя да. Ингээд таны харилцаа цэцэрлэг үү? Өөрөө Цэцэрлэг. цэцэрлэг. Үгүй чи нөгөөдгөө хэлээ чи. Юу? Орсч яасан. Та яасан? Та яаж байгаа? Та тоглоод байгаа юм уу? Та бага нойлохгүй дээ шүү дээ. Үгүй за sorry. Та бага яах вэ? нойлохгүй дээ шүү дээ. За. Тоглогч. Окей. Тий. Одоо ойлгоцсон тий. Гэрлээ хэлдгээрээ хэлгээ орсон хэлдгээ яа. Гэрлээгийн хүндэлчээ. Хүндлийн хүндэл яах. За орцоо тий. Цэцэрлэг. Ойлголоо. Гэрлээ орч гэсэн тэрийгээ минийгс өөрөө л хэлнэ. За. За баярлалаа. Энд дээр бид нар бас нэвтрүүлэг үзээд залуучууд маань бас нэг зүйлийг аягүй сайн ойлгох. Энд бол сайн Монголд эр хүний уужим сайхан зан Явж шүү дээ тий. мундаг залуу юм аа. Маглал байж болох. Баах нь одоо. Тий, байх нь. Хоёр өндрийн хэлсэн юм За дөрөв бай. Ямар ч За дөрөв. Одоо бидэнд ердөө 3 цаг хүнтэй та бүгдийн оноо 61. За. За. Одоо үлдсэн 3-ыг яах юм? Одоо нээ штэ. Одоо таны танах зөв хариулаад яваад байгаа. Яваад байна. Үйлчлээд яваад байна штэ. За би тэгвэл за тэгээ одоо дахиад хоёр дахь хувилбар бодох. Одоо ястаа жиг өөрийнхөө нөгөө Одоо нөгөө юу? Бичээр хэлчих юм. Одоо ботоод ах юм бол юу ч яахгүй. Ягаад гэвэл ястаа өөрийнхөө харин малын бичээр хэлчих юм. Гэхдээ хоёр алдвал юу яан штэ? айл ярилцсан. Айл ярилцчих. Тэгэхээр орцоод окей шүү. Манайч нэг алдсан байгаа тий. Тий. А нэг ч алдаагүй болов. Хэн алдчихлаа? Би алдсан байгаа. Чи алдсан. За За тэгвэл орц. За эрхэм мөндөдөртэй Монгол ирүүний ямар увайгүй. Ямар увайгүй. Эдгээр чи хариулахгүй гэсэн шүү дээ. Манайх хариулсаар дуусахгүй. Учиргаагүй зан чанарыг бидэхгүй шаагаасаа олж цайлаа. Халуун баяр үргэе. За хоёрдугаар бодноо. Ер нь бол орцуулууд ер нь нэлээд магадлалтай. Наа чи батараа угаасаа. Орц гэдэг хувилбарыг шалгацгаая. За энэ 3 дээр орж ирнэ. 21 мэл. Нэлээд өндөр орж Тэгээ наач нилээ өндөр. 20 шиг 3 4. байна. Байхгүй байхад гэсэн чинь.
За монголчууд нь бол монголчууд хариулна. Хөөш. Юу яриад байгаа. Өндөр байгаа ч гэсэн наа байхгүй тойроос татаад тахлаа байгаа ч гэсэн. За. За би бодож явах хэрэгтэй байна да. Тэгээ. Ээж яасан. Одоо ээж ингэ жүжиг дуусаад 100 кино минут орох юм ба таад. Бит хотлоо өөр юм асуугаад. Үгүй зүгээр орон хитэлээ зүмөрөө яриё. Одоо өөр яах вэ? Орно. Одоо дараагийн зохиол мөхөдөө сонгон уншин гээл тийм ээ. Тэгэл зөндөө юм байна шүү дээ. Болж байна. Ер нь бол зогсолтгүй л хөдөлмөрж байна. Одоо Мөрөлийн театр чинь байгуулагдаад хэдэн жил болчихв? 15 жил. 15 жил. 26 онд 15 жил боллоо. Цаг хугацаа хурд юм а тий. Нэг тал гээл ингээд 15 жил. Яа юу гэж Сарвчинд. Оо. Бас армаадаг аа. Тэгээ шүү. Хараа тэр офис гадаа байна маа. Нэг сарвчаа сууж юм уу? Бисэтгэн тэгээ сарвчинд. Байж болох хөлбөр шүү. Сарвчинд олон охин үнсчихсэн мэт өөрөө. Тэр үний ихнэр нь үдчихэж байгаа үз нэвтрүүлгийг. Хамаагүй. Амттай шалгая. Уахат. Супер. Маш цоо хөлөө. Явж өглөө шүү. Яна. За. Баярмагийн ер нь Газар үү тий. гадны жүжигчдээс ер нь ямар нэг Тэнэг газар яг. одоо энэ их гоё жүжигчин байна гэж боддог бай. Анжелина Жоли. Миний мөнхийн хайр бол Дензел Вашингтон. Тий. Би бүр хамгийн номер 1. Тий. Номер 1. Тоглосон бүх кино нь Тэр супер. супер. Дензел Вашингтон байна да. Зөөнтэй ингэ байж байгаа нь Тэр супер. Тий. гоё шүү. Монголчуудаас Монгол хөтлөгчнөөс Мэдээж та. би чинь хойд ярилцсан. Тэр нөхдөд мөхдөд тэр ямар хамаа байсан. Ямар нөхдөд найзлах гэдэг байна. Тий 2 3 юм орж ирээд байгаа Аха. байхгүй. Тэгвэл одоо ярилцж байгаа юм чи ярилцж Тэг болно болно шүү шүү дээ. дээ болго яхаа. Юу? Анхны хайр гэх юм уу? Анхны үерхэл дээр Анхны үнсэлтэй. үнсэлтэй алдсан байж болох уу? Тэр нэг байшил заадаг юм шүү. Хаана гэд. Анх юм уу? Харин. Гэхдээ би мэдгүй зүгээр хоёлаа ярилцж байгаа шүү зүгээр бас цаадуул чинь юу гэж локкор олсон. Юу машинд байж болох уу? Машин. Би заваараад машин үнслээ. Ой тэгээд ингэж хөөрхөн болцож Болно шүү дээ. Болгүй байх юм бэ. Ирж авлаа буулгалаа тий. Тэнгүүдээ за баяртай сайхан амраа нэг үнсчихөө. Тий штэ. Ямар гоё хөлбөр. Гоё маа найз гоё. Зүгээр хар барил нь найз үлч ямар гоё юм бэ. Баяр маа энийг ашиглаад аваач тээ. Чи байгаа ч тээ. Гэтэ гоё маа. Машинд бол байх хөлбөр бол 5 дээр байхгүй. Маш өндөр гараад ирдэ шүү. За машин авчөө. Машинд. Яадаг хар туучинууд тий. За одоо та хэд чөлөөтэй ярьж болно. Машингүй за ярьж болно. Та хэд ярьж болно. Машингүй 100 байж. Эсвэл энэ судалгааг 90 он авсан. Тий? 90 он их 90 он ихэнгүй машингүй байсан юм чи. Та алдчих юм бол эднэр зөв хариулчих юм бол тэгэл эднэр ялагчаар тодорчих гээд. Бүх оноог авчна гэсэн. Яагаад? Яагаад гэвэл энэ нэвтрүүлгийн дүрм журам л ийм юм. Даалгаараа оронд хийхдээ тэгээ ичиж. Тэгээ хийчих. Даалгавар оронд хийхтэй юу? Энэ гоё монголчлаа гоё болгочихгүй зөвөр өөрчлөлт. Энэ яг Монголын нөхцөл гоё болоод байна гэдэг. Тийсэд бид хэд ярьж байгаа тэгээд. Бид нар зохиосон. Зохиос. Гоё байна. Байрны саад ч одоо гудамж орох уу? Байрны саад. Энэ саад юу гэдэг чинь гудамжтайгаа нэг болчих. Орох уу гэдэг байна л да. Манай хүн тэгж л асуугаад байна л да. Хөрг орчдөг үү шүү. Энэ хэл хаас ороо. Харин манай хүн харин За нэг ойлголтууд Юу юм бэ? Зовслон ерөнхий болсын сургууль. Хоёлаа ярьцдаг. Байрны саад цэцэрлэг. Хоёлаа ярио. Энэ судалгаагаа яг ямар хүмүүсээс авсан юм? Голдуу хаана амьдардаг хүмүүсээс авсан. Наа чи хөдөө өрссөн хүнд бол одоо цаад маад гэж орж ирэхгүй шүү дээ. Ингэж байгаа. 1.5 сая хүн Улаанбаатарт амьдарч байгаа шүү дээ. Тэр дотроос ингээл хөдөө өссөн хүмүүс ч ороод ирсэн байгаа. Хотод өссөн ч ороод ирсэн байгаа. Аймгийн төв дээр байсан хүмүүс ч ороод ирсэн байгаа. Тэгсэн юм би. Би байснаар бол далаа загтлагч байх юм. За одоо гэртээ гэсэн л нэг юм орж ирээл байна л да. Гэхдээ юу? Аав ээж явцсан гэртээ дуудах ч юм уу. Тийш дээ. Шүн ороо. Намайг ихвчлэн гэртээ дууддаг байсан. Яг санаа даалгавраа хамтдаа хийгээд.
Тэгээд нэг Тэгээд очиад даалгавар ерөөсөө хийдэг үү. Үнсэлтээр байгаа таа тийм. Ихтэй хоол иддэг. Цөө үйлгэж идэх тий. Тэгээд видео үзэн. Тэр стокер. Өө энэ юу томны юм гараад ирээ гэх юм. Хүүегээр сандраад эсвэл аим шиг кино тавьчих хажууд ирээ суучдаг. Агаад байна гэх. За тэрийг одоод гэртээ л гий даа. Гэрт. Бас байж болох. Байж болох л. Энэ чигээр л өдөө нэвтрүүлэг байдаг. Хүний хамаг буугаа сүүдрээ оноогоо бүтэн авахын тулд хамаг байдаг болох байл чи бүх нууцаа ер нь ярих юм байна. Энэ маа сая үнэнээ хэлж далаан захад гэсэн сая. Нууцгаад. Гэртээ. Байранд гэрт. Ер нь өөрийн гэрт гэрчөөж болон тэдний гэртөөж болно шүү дээ. Тийм үстэй. Жохон томоор л авъя л бөөнөр тий. Гэртээ тий янз янзаар л авъя одоо. Ингээд шалгая. За хоёулаа танилцсан тий. Бямд орж. Жүжигчин бямд орж. Маск бардагчны жүжигчин бямд орж. Нийжгийсэн алга ташаал бэлгэлээ. Танд маш хариуцлагатай зүйл ирж байна. Тэглээ тий. Эдгээр бүр ингээ гой хоолой чинь чамд гой бэлдээд өгчлөө. Одоо энэ ингээд нэг хариулаад бүх оноо танах руу шилжээл ялагчаар та нарт одорч. Муухай штэ тэгээд. яаж бид нар энэ оноог цуглуулав. Энд бол яг муухайштэй гэж хэлэх ямар ч ирэхгүй үг зогсож байгаа. Хамгийн муухайг нь хийцээ. Хамгийн муухайг нь хэд чигэн Монгол нэр хүний уужим сайхан зан тап гээд гараад ирсэн штэ. Жүжигчин бямдаар чилдэгчилдээ жүжигчнэр ажиллаж байна. За ер нь тэгэл оюутан хасаах маск продакшнда бүжгэлж ороод тэгээ сургуулаа төгсөөл жүжигчнэр ороод явчихсан. Гэр бүлтэй. Гэр бүлтэй. Хэдэн хүүхэдтэй? Нэг хүүхэдтэй. Оо за. Манай бид нар чинь тайзан дээр гараагүй байж байгаа 7 жилийн дараа гарч Ер нь бол ковид мовид гээд тэгээд та өөр юм хийж мийж байгаа 7 жилийн дараа ирээд тайзнаа ирсэн бас гоё мэдрэмж байлээ. Баярлалаа. Баяр хүргэе. Дашранд та бүхэндээ нэгэн зүйлийг хэлэхэд гэр бүлийнх нь хүн юм байгаа юм байна те. Тийм шүү дээ манай гэр бүлийн. Бараг л гэр бүлийн хүн шүү. Айгуу тоглож ирсэн. Тий, тайзан дээр бол маш их гэр бүл болсон. Нөө яриад төлөөлөд яриад байгаа болохоор нь л гэж бодохгүй бас гэр бүлийнх нь хүн юм болоо. Найз хүн болохоор энэ дээ. За ингээд та ярилцсан шүү дээ мэдээж. Хальтан л ярилцлаа. Сонсоо. Айгуу хэцүү л юм байна. За тэгээ нүүдгөхөөрөө юу Тий, нөгөөдгөрөө хоёрдхон шүү дээ. Тий, эхнийхийг нь бол Хөө яг ярьж хачсаа юу гэж өгсөн. эхлээд бид нар бол ингэсэн. Үзэр үйлчилгээ. үйлчлэгээ кино театрт гэж Би бас дотроо би бас тэгээд яг бас оюутан байх тий. Оюутан гэхээр одоо ерөнхий энэ ч боловсролтой болохгүй ойрт чинь болохгүй. Тэгээд би бас найзын даа гэж бодсон чи их мах хайр бас буруу ах шиг юм. Тэгэхээр Тэгээд орохгүй юм уу? тэгээд миний хариулт үзэр үйлчилгээ буюу кино театр гэдэг л хариулт. за үзэр үйлчлэгээ үзэж явах та те. Хамт кино үзэн шүү дээ те. Кино үзэн тоглолт үзээд те. гэрэл онтрон шүү дээ. Гэрэл онтронгууд ингээ гарын яриад те. Би нэг ингэмээр байна. Би яг нэг ингэчмээр байна гэрлээ. Би нэг энэ хүнтэй л ярьчмаар. Тий. Би тантай ярих үедээ бол ярмаар л энэ. Ийм сайхан эмэгтэй бас юм ярих гэдэг байвал би ярилгүй л яг та бол Монголын үнэхээр үзэсгэлэнтэй сайхан эмэгтэй. Ярмаар байна. Гэтэ яг ярих цагт нь л ярина. Би бас тантай ярмаар л энэ. Үнэхээр гоё жижигч. За. Кино театр. Кино театр. За ингээд манайх бэлэн хоолыг Rainbow багийнхан бэлдэж өглөө. Бэлэн хоолыг идэж чадах нь уу, чадахгүй гэдгийг түүмрийнхнийг үзье да, тий? За ингээд үзэр үйлчлэгээ. Кино. 9. Энэ мөн бохоо Биш үү баярлаа. Баярлалаа. Ямар сони юм бэ, тий? Манай ч одоо хаана үсэлцээд идэв. Нэг зүйлийг хэлье. Би нэг зүйлийг хэлье. Нэвтрүүлгийн 1-р үеийн ялагчаар ямартайч Rainbow багийнхан тодорч байна. Баяр хүргэе. Гэхдээ бидэнд нэгдэг үнийг цонх үлдсэн байгаа. Юу гэж хариулсан бол цөмөөрөө хамтдаа шалгая. Ер нь юу гэж бодож байна? Оюутан цаг. Оюутан цаг. Өш би бас нэг бодож ирсэн. Одоо санацгаа. За. Орондоо гэж хэлчихжээсэ. Орондоо. Тий, орондоо бас өмсч болно шүү дээ. Орондоо байж болно. Орондоо байж болно. За гэхдээ хамтдаа шалгая тий. Үгсийн бол тэр зөв Монгол маань. Ястаа бүр сүүлдээ хөвдөр дууслаа. Орондоо л ах та. Цэцэрлэг. Хаач.
Яг ч одоо За мэдгүй ямар ч зүйл энэ шүн шоу моо үзээ явж ирсэн ч юм уу яг яасан нэг одоо хосуудаараа парк орох уу гэж хөргөд Айгуу өгдөн шүү дээ. хордог Парк шүү марк дээ. тоглож байгаа л тэгэл алсын харагч марагч дээр Алсын харагч сууж хэлсэн бол баг. Алсын харагч ирсэн бол яг л Анх хойс юм парк байсан гэл. За баярлаа. Ийхүү нэвтрүүлгийн нэггээр юугаар өндөрч байна? Family Fit Mongolia. Зөв гэж мэдгүй сая тохиол ярьчихсан сайн. Таахан байна уу? Өнөөдөр авцыг авцсан хүн байгаа шүү дээ. Авцыг авцсан. Баярмаа давсан. Ингэсэн байхгүй. Баярлалаа их мэдэгчтэй. Family Fit Mongolia 2 дугаар уу юугаар эхэлж байна? 2 дахь тачтайгаа урьж байна. Яад нэг ийдэг гинэ мөнгө төгрөө хуваадгүй гинэ танаар за яах вэ? Өнөөрэ нэг зүйлийг хэлэхэд асуулт дуусны дараа дарахгүй бол болчих юм байл шүү. Окей. За. Тэгээ яг бас хүмүүсээр бэлдүүлэх нь зүгээр юм байна. Ер нь үү? За. 2 дугаар үеийн асуултыг маш анхааралтай сонсоорой. 2 дугаар үеийн асуулт. Хамтрагч цахим технологи цахилгаан бараа нэгтлгүүр Бисимол. Хөрштөгөө юунаас болж магадлал өндөр вэ? Асаас ингээд нас. Хөрштөөг өстэй тий. Таны хариулт. Хүүхдүүдээсээ Ер нь маргалдаж юу? маргалдсан шүү дээ. Маргалдана. Танаа өхөд зодсон, танаа өхөд ингэсэн ба гэж. Яг л тийм те. Ойлголоо. Шалгацгаая. Хөрштөгөө юунаас болж маргалдах магадлал өндөр вэ гэсэн асуулт байна. Oh my god. Тэгж хариулаагүй юм байна. 100 Монгол тэгж хариулаагүй юм байна. Таны хариулт. За минийх би одоо хоёр юм байгаад нэг нь хэлэх юм уу? Хоёулыг нь ярьж байгаад хэлчихв. Гүү нэг нь л хэлчихгүй юу? Тийм үү? Аль өндөр магадлал өндөр л хэлчих. Засар үйлчлэгээ гэдэг штэ. Засар дуу чимээ. Одоо ингээл хан маань өрөмтгөл. Тэгэхээр чи хаана өрөмтгөө болооч гэж паран үздэг штэ. Тэгэхээр дуу чимээ гэх юм уу? Одоо засар гэх юм уу? Юу гэсэн? Дуу чимээ. Дуу чимээ. Шоу пар. Дуу чимээнээс Тийм, те ер нь дуу бол тэгээд- чимээнээс. Тэр чин засар үйжин дуу чимээ. Тэгвэл дуу чимээ юм. Нимгэ антаа шүнжэнгөө орилуулаа сексигээд ячих юм бол бас тийм ээ. Болоочтой умдаж амрээ л да анч тас. Тийм. Эхнэр бас уурлаад нь штэ гэл те. Тий. Та Дуу тийм чимээ юм. дуу чимээ те. Да дуу чимээ. Засар масар гэл ингээд авчи тийм үү? Тий. Ялгаагүй штэ тийм үстэй. Яа, Дав үгүй. гэл авчи. За. Тавайрцноо. За би авчирч За, ирлээ шүү. бид нэр entertainment-аар бас янз янзын зүйл үзүүлэх ёстой. Одоо жишээлбэл шөнийн 2 цагт хүүхдүүд нь шүн ингээд гүйлдээд идэг шүү дээ, тий? Гүйлдэнэ. Тэгэнгүүт ингээд нөгөөх нь танаа хүүхдүүд гүйлдлээгээ маргаан үүсдэг. Гэхдээ ер нь бол гол буруутан бол хүүхэд биш гэж зарим хүмүүс боддог. Гэхдээ хүүхэд 9 цагт унтах ёстой. Хичээл тарсан ч вэ, завсарлсан ч вэ, завсарлаагүй ч вэ, тий? Хүүхэд бол 9 цагт унтах Яг ёстой. Яагаад гэвэл тэр хүүхдийн өсөлт хөгжилтөнд нөлөөтэй. Тэр хүүхдэд хэрэгтэй. Тэр айлт хэрэгтэй. 2 цагт бол тэгж гүйлдэж болохгүй. Яа нөгөө хариулж байгаа өнцөг те нөгөө хамгаалж байгаа өнцөг бол байж болохооргүй өнцөг шүү л гэж хэлмээр байна. Энийг бас үзэж байгаа, тий үзэж байгаа хүмүүс маань бас ойлгохгүй их сайн те. За баярлалаа. Жүжигчин жуулан цэцэг би таныг За. дэлгэцээр бол маш олон удаа харж исэн. Ямар мундаг жүжигчин бэ гэж би бас боддог. За ингээд хөрчтөөгөө юунаас олж марах магадлал өндөр вэ гэж байна. Дуу чанга чимээ гэдэг чинь орцсон. Тэгэхээр ч одоо нөгөө Наттай энэ гэрлээ яа тийм та нарыг бадд юм маскын баддаг гэрлээ гэдэг юм хааш. Хөөхөн чин тамаагүй бид дог тамаагүй. Тэр аюу коллективтэй баг. За. тижээвэр амтан нохооч юм. Нохооноос олж. Тий. На нохоо мохоогоо хушуучтаа авч явал да. Гэл на хүүхд айгаад байж тээ лефт нь гэж тээ. Ялгац малгцын ингээд цэвэрлэлтэй амтрах юм гээд бас байж болно шүү дээ гэж бодож байна. Гоё яг монголчуугаар ярил та. Баас маасыг авал да. Баас маас ингэ байж тээ. Тэ? Ялгац малгцыг авал да. Зүг. Тэгэхээр амтнаас олж магадлал өндөр юм байна шүү гэж байгаа юм байна шүү тээ. Нохоогоо уйсангүй энэ гэх тий. Тий. Нохоо нь урддагч вэ, урдгууч вэ, ямар сайн амтан бэ, хушуувчтай л авч явах хэрэгтэй. Яг бид нар мэдэхгүй шүү дээ.
араатай амьтныг те юу дотроо бодож юу сэтэж явдгийг мэдэхгүй байхгүй. Тийм учраас бол яг одоо бас тийм үдчих хүмүүс юм бол би одоо хайшин боловсрол болгоод байгаа маш шүү дээ. Зөв шүү дээ. Хошуувчтай навж авна шүү. Ямар ч тохиол таны нохоо хизээч хүн урдгүй байж болно. Ийм жижигхэн нохоо яах вэ? Байдаг ш. Нэг жижигхэн нохоо. Гал ягаад интерес яа. Би тэрнээс болж муудалцсан байхгүй. Манай хүүхд жоохон байсан чинь жижигхэн хөөрхөн үг нь хөөрхөн юм л да өөрхий. Айгаад болдгоо манай хүүхд ингээд жоохон байсан чинь тэгэхээр ихсэн нохоогоо гэсэн чинь нөгөө хүмүүс маань бас хүмүүс ч буцаагаад тэгдэг юм бэл. За юу сүртэй энэ мүү жижигхэн амт яа хадаа юу шалдгийг гэж. Тэгэхээр болохгүй те. Тэр бас зүг үү? Үгүй зүггүй зүгээр барьчин. Бариад зүгээр тий. Зүгээр зөв чи хийж үзэхгүй зүгээрээ манаа гээл те. Гой тэр найрсаг яриа өрнүүлээд явчихсан. Тэр хөршин маань болохоор тэгээгүй байхгүй юу? Сүртэй дугаар нь юу? Энэ муу хазаад юу шилдэг. Тэгэхээр чокогийн хөлбөр зөв гэж би зүгээр сая зохиож ярьж байгаа сайн. Энэ нэр нь яриул ер нь бид нар итгэмээргүй юм байна те. Ингээд нохоо буюу амтнаас олж хөрсдөгөө маргалах магадлал өндөр шүү гэж байна. Амтнаа шалгая. Наач бараг хоёроор гараад ирэх. Шэвэр амтан. Гайхалтай. Чука гэж дууддаг үстэй. Чука гайхалтай шүү. За жүжигчин төмрөөйг. Сайн байна уу? Сайн байна. Эренцэн жүгдрийн юм баяр. Итгэл төгсгийн төмрөөйг. За юу гэж бодож чинь хөрсдөгөө ер нь та маргалдчихсэн үү? Маргалжсэн удаа нэг байхгүй. За. Гэтэ яг хөө зүгээр маргалдах шалтгаанууд бол одоо дуу чимээ ч юм уу те дижээр амт ингээ сайн манаа хилчлээ. Тэгээд бас нөгөө хэрүүл маргаанаас бас болдог шүү дээ те. Одоо тэрийг харин юу гэж хэлэх юм бол гэж бас бодчих. Гэр бүлийн хүчирхийлэл хэрүүл. Бити хэрэлдээд л та гэдэг. Тэгээд тэр нөгөө хажуу талын хүмүүс хоорондоо муудалцаад байгаа нь нөгөө хөршд аягүй тохгүй мэдрэмж төрүүлээд. Гэтэ зодолтооч биш те зодолдохгүй. Тэгсэн ирнэ хүүхэд нь уйлаад байдаг. Эхнэр нь уурлаад байдаг. Яг ийм тохиолдолд бол гэтээ бид нөгөө цагдаа дуудах хэрэгтэй шүү дээ. Ер нь бол яг ийм тохиолдолд бол зодох магадлал байгаа хөх те. Бага. Тэгээд орилдоод хашгиралдаад ингээд байвал цагдаа дуудаал учрыг нь олуулаад явуулахгүй бол бид нэр сэргийлэх ёстой. Ингээд хэрдэх хэрүүл маргаанаас хоорондоо хэрэлдэж байгаа хэрүүл маргааны гэж хөлбөр сонгож байна. Та нар битээ хэрэлдээд л да гэдэг л хэлэх юм ба шүү дээ. Тэмхүү хөлбөр яах юм шиг байж болно. Болно те. Чи нэг зогоогоод нь юу ч амаагүй юм байна да. Тэр үнэр шиг ёо. Ингэсэн байхгүй юу? Бид байж идэг юм. Ингээд хэрүүл маргаан цөмөрөө хамтдаа шалгая. Тэгээ тэд нар хоорондоо маргалдаж байгаа ш тэрийг мэдж байгаа тийм ээ. Энэ байхгүй хаа. Гэр бүлийн хүчирхийлэл. За одоо тэнтэй юу ярмаар байна та. Цогтоо. За. Танах хожижлоо шүү дээ. Баяр. Би бүр айгаа дуурч чадхаа байж та. Зүгээрээ ярина шүү дээ. Одоо жинхэнэ ярьдаг дээр. Асуултандаа чаруулж чадхаа байж та. Энэ бол гэр бүлийн хүчирхийлэл те. Үгүй юу. Биш үү арай өрөөд явчихо. За. Сүүлийн үед кино шин тоглож гин үү? Масктай байгаа үедээ буцаад орцсон те. Орцсон явж байгаа. За юу хийж ийн ер нь? Өдөө шавгаа хийгээл, ажиллаа хийгээл, ээжийнхээ ажлыг хийгээл. Хоёр ихэр хүүхэдтэй болсон гэсэн. Халуун баяр хүргэе. Надтай адилхан байна уу? Шад өөрөө. За яах вэ? Ингээд. За. Би их жоохон сериусны хариулчих гээд байна юу? Зүгээр 100 Монголын хоёлоо ярьж байгаа л болъё. Архинаас байж болох уу? Болно шүү дээ. Эсвэл гаражнаас байж болох юм, машинаас. Наад чинь. Харин эхнийх хөлбөр чинь л. Ер нь тэгээ хөрсчин бол дээд доод гэл тэр ер нь дагуул юм явж шээ. Хөвчлөл ярьж байгаа нь манай тэр айлын хүн амар их арх уун гэл ингээл яадаг. Би болохоор зүгээр гол сэжүүр нь архинаас байж болох юм. Эсвэл зүгээр нөгөө бидний 100 хүн маань бодохдоо гадаа зүгээр гараж мараашнаа зогсоол моксоолоос ч юм уу те. Эсвэл нөгөө машин дээр зүү асгацсан байж та хэн нь вэ гэж мэддэг те. Тийм байж болох юм даа. Чи ингээд бүр өстө хамаг юм ад хийх. Өөр ийшээгээ бүр хамаг. Яг юм одоо сууж байгаа 2 3 гараад ирэх. Түрүү нэг орцыг авцсан хүн байгаа шүү. Орцыг авцсан. Би энийг орцыг аваад байсан. Нөөр бүр цаас мас гарч ирсэн би ч мэдсэн те. Ингээд за яг нөгөө нэг одоо үнэн гэж бодоод архинаас л гээ та. Тэгж бичсэн болов бичээг болов манай 100 хүн маань. Арх сохтуруулах юм даа. Тэг арх сохтуруулах юм даа. Гэр бүлийн хүчирхийлэл рүү бараг орчих юм шүү те. Харин тий. Өөрөө л мэд. Түүнээс. Хэн машин дээр сууцгач. Алин авмаар юм бэ? Ямар хэцүү өрөвдөлтэй юм бэ? Би бүр харин ийм
болчихлоо. Архисүү гэдэг айгуу. Архисүүнээс гэлэгчгөө. Ер нь бараг л хоршиж ш. Үгүй шүү дээ. Өөр шүү дээ тэр чинь. Тэ өөр. Айгуу хэл амда. Би зүгээр шалахгүй эдрийг. Ингээд За архинаас л гэж та. Түлхүүг орч. За. архитект юм байна шүү дээ. Архитект юм байна тийм ээ ёо. Наас биш юм дээ. За эргээд над тэр Би чаа Айхагууд баярлаа. зүгээр би чаа тэрч болох уу? Үгүй яах юм. Яах юм. яа одоо ямар хэцүү юм бэ? Чи нөө хамт одоо жишээлбэл нөгөө найз охин хөвгүн болж тоглож байхдаа гэрлэг зөндөө үнсч тэржсэн үү? Тэглээ. Гоё юу? Гоё шүү дээ. Таньзин уу? Уруул нь ямар уу? Үзүүлэх үү? Урал дээр нүсэхгүй шүү дээ. Аа. Тэгэл ингээл гацар мацартай. Гоё юу? Гоё гоё. Таньзин уу? Таньзин шүү дээ. Чи Монголын хамгийн хаттай залуучуудын бас нэгт байгаа хаа. Бага. Ингээд Хариултаа хэлээ тий. Яа амар хэцүү болчихлоо яа наад бүгдийг хэлчихлээ. Тэгээд ярилцж болохгүй тий. болохгүй шүү дээ. За миний яриад ах юм Ингээд юу болоод энэ хоёр. Яриад ах юм уу? Асуулах чинь тий одоо яг. Гүү. за миний одоо бодож байгаа бол яг түрүү гэрлэг шилгэж байгаа болсон хариултыг хэлчихье гэж бодлоо. За. Тэр зогсоолны асуудал юм болоо. Зогсоол. Тий. Зогсоолоос маргалнаа. Болдоо шүү тий. Хүшээ энэ одоо би худалдаад авсан өмчин дээр минь чи одоо ирээд тавьчих юм аа. Эсвэл одоо нөгөө үүд мүүдийн таглаа тавьчихдаг ч юм уу, орцыг хаагаа тавьчихдаг ч юм уу тий. Машина олдуулдаа гэж ингээд зогсоолох гэж бодлоо. Зогсоол. Авъя тий зогсоол. За яг одоо Star TV-ийн дэлгэцнээ суугаад харуулж байгаа хүн байх юм бол 2 дугаар үеийн асуулт бол ийм байсан юм аа. Хөрчтөөгөө юунаас олж маргах магадлал өндөр вэ гэсэн асуулт байлаа. Оролцогч маань зогсоол. Зогсоолоос олж маргалнаа. Оцгаар цааш тавинаа. Байхгүй шүү дээ. Зогсоол байхгүй. За одоо юу гэж яриад Яа байхгүй шүү дээ. Яг тийм киноныхаа өнгөөр явсан сая. Зүгээр дан сүүгээрээ явсан бол яах байсан бэ? юу гэж хариулнаа л гэж бодлоо. Хамаг нь явчихдаг. Одоо тэгэхээр чи Маш Энэ та хэд яг ингэсэн те. Би яг одоо энэ яг яагаад ийм байгаа учрыг олчлоо. Та хэд яг мөнгөө яг зүгээр хоцсон чи хожигдоо гэж 50-50 хуваагаад авсан гэсэн учраас ерөөсөө нийлээл тайрыг гэдэг юм. Би ихтэй хамгийн гол зөвлөлтөө хоёулыг нь нойлоо ярьж бас чадна шүү дээ. Ирэх мэт тань Чадна шүү дээ. Тийм учраас амаа яриаш яг тэгч шүү. за ийм байгаа шүү. Би оноо нойлчих надаа ирэх байгаа шүү. Нөгөө даалгараа орны нөгөө тусгаас ингэ байгаа шүү. Даал дотор байгаа. Тий. өөр авлага. Өрнөөс. Тий, авлагаас авлага. Та нар ихтэй ийм орцныхныгоо бүгдийг танд юм уу ер нь? Байрныхаа. Тань шүү. Олон жил амьдраад Олон жил амьдраад тэгэхээр бүр худны болж та. тийм баг те. Ороод ирээч, ганц юм байраа ороод ирээч гэлтгөө. Тэхүү. Тэгэн штэ мэдээч. Өө, бүр тийм тотлон болчих тийм ээ. Өөр авлага за өөр юу болох вэ? Хог хаягдлаас байж болно. Nice. Хог бол байх хөлбөр шүү. Тэ? Хог бид нар бас яриад байжсэн. Хог болсоо. Хогод яг л доолстой хэллээгээд сая Ийм байлээ. Би зүгээр ингэдэг байхгүй юу? Би ч нөө багтаа өссөн. Бид нар чинь багтаа бол хизээч орцонд хогоо хайдгүйсэн байхгүй юу? Хизээч тийм ерөөсөө нөгөө тэр байшин баригдсан. Тэгэл 40-50 мянга багтаа баригдаад ингээд орсон айлууд нь орсон. Тэгэл хогоо энд хайна гэж нөгөө нэг дээр үе социализмыг заагаад өгсөн. Тэгэл хизээч ямар ч айл хогоо орцонд хайдгүйсэн. Манай баг тойрогч хамгийн цэвэрхэн шүү дээ. Миний тойргийн хүүхд би чамд тэрж болох уу? хоёр ягаад юм биш эсгэн байгаад байна. Болно яваа. Баярмаа төвшөө. Гоёса. Баярмаа сайн шүү. Яг энэ дээр чиг юм. Нийт ашиг. Ингээд бас ТV үзэж байгаа хүмүүс яхан бол нөгөө гэрт мэдээж үнэртэй ч юм уу гэрт дараа болоод гаргаад тавьчихна гэдэг чинь орцонд ч дараа болно, орцонд ч үнэрдэх байхгүй. Тийм болохоор тэрийг цөмөөрөө гаргаа хаяа сурчөө, хөвсчөө. Ингээд хог. Ялангуяа Чукагийн орцныхон хогоо одоо орцонд хогоо хаяха болмоор байна. Тий. Хамтдаа шалгая. Хог. Манайх бол ариун цэвэр хийж хэлээ та гэж бодож байна. Хог хаягдаг. Ер нь ингээд орж исэн нэвтрүүлэг дундаас ингээд нээсэн тохиолдол ганц ч байхгүй шүү дээ бүгдийг. Тийм үү?
Тийш шүү дээ. Өөх түр баяр хүргэе. Бүгд хийж байгаа шүү дээ. Манайх руу орж ирсэн бол би бас ном гэж хэлээд юу яах вэ? Тэр ямар шүү дээ. Би нөгөө байнга нөгөө ном сольж уншдаг. Тэгээд уншина хичээд бас нэг 7 хоног моног яачаад байт. Намаа өгсөнгөө гэдэг. Тий, намаа өгсөнгөө. Баярлалаа. Эрхэм үзэгчдээ нэвтрүүлгийн 2 дугаар үе ийхүү өндөрч байна. Яам гэдэг. Тарагийн хараа. Нөө яав свэр ихсэн. Тийм амир юм уу? Тийм. Банжи. Худалдааны менежер. Садараад. Японд ороод. Гой явчихлаа чи. За ингээд дэлхийн 70 гаруй орнд аль бисны ихтэйгэр хүрдэг Family Feud Монголиа нэвтрүүлгийн 3 дугаар үеүгээр эхэлж байна. За асуултыг өдрийг авчираарай. Ер нь дөрүүлж ирэх нь бас их гол юм байна шүү. Бауу юм бэ те. Тийм байна шүү. Хамтрагч, давтагчгүй хамт нэгдэхэ заримг. Маш анхааралтай сонсорой. Амжилт. High speed интернетийн хувьсэл. Хэдий чинээ тачаангуй байна. Тэр чинээгээр мөнгө олдог мэрэгжлийг нэрлэ. Шууд хариулна. Модель. Хэдий чинээ тачаангуй байна. Тэр чинээгээр мөнгө олдог мэрэгжлийг нэрлэ. Модель. Тагтаа ер нь загвар өмсөж бодож ирсэн үү? Өмсгөж үзчихсэн. Тийм үү. Үнэхээр гоё бит юм аа. За баярлалаа. За. Модель байгаа лөө? Бага. Шалгая, модель. За зөвш. Бага. Хамгийн өндөр баха. High speed интернетийн хувьсэл. Танд баг руугаа шууд асуултын хариултыг чирээд явчих боломж байна. Яг л 2 дугаар цонхыг нээсэн. Нэгийг нээчих юм бол явах хэрэгтэй. Танд боломж байгаа. Байна. За. Хайж чинь. Аха. Жүжигч. Жүжигчин. Хэдий чинээ тачаангуй байна. Тэр чинээгээр мөнгө олдог мэрэгжлийг нэрлэ. Жүжигч. Жүжигчин. Дүр дээрээ, тайзан дээрээ, дэлгэцэн дээрээ тий. Ямар ч тачаангуй дүрхийг харж болох нь шүү дээ. Тэр хүүхэн юу гэнэ? Тэр юу гэсэн сая тэр хүүхэн? Мэрлийн Монро. Мэрлийн Монрог тачаангуу дүрээрээ тэр хичнээн нэр алдар төрлөө дээ. Ойлголоо. Биш яваа. Зөөр бас нэг таална шүү дээ. Хэдий За. тачаангуу. 100 хүний өмнөөс бид нар хариулна тачаангуу. Айда. Тэ. За жүжигчин ирхэн баяр. Юу гэж бодчих. Нөгөө өөрийнхөө төрсөн биеийг нөгөө үнэлдэг хүмүүс. Бие үнэлэгчнэр. Бие үнэлэгчнэр хэдий чинээгээр тачаангуй байна. Яам гэдэг. Тарагийн хараа. Нөгөө яавсгээр ихэлсэн нөгөө өөрийнхөө төрсөн биеийг нөгөө бусдад мөнгөөр арилждаг. Арилждаг гэдэг. Би тэрийг айгу зөөлрүүлээд хэлээд штэ жүжигчин ирхэн баяраа. Бие үнэлэгч гэж яриад ах чинь тэгэл яавсгээр гэсэн ингээд чичрээл дайраад байх юм аа тий. Бишний нөгөө 18 дугаар зуунаас ахуулж энэ нөгөө өөрийгөө мөнгөөр арилждаг хүмүүс маань бас гарч ирсэн байгаа. 13 14 дугаар зууны үеэс. Тэр хүмүүс юм болов уу да? Дэлхийн хамгийн анхны мэрэгчлэлтэй ирхнэ. Тэ? Хамгийн анхны мэрэгчлэл байхгүй тэр чинь. Хүн дүрлэгтэн үсэл хамгийн анхны мэрэгчлэл. Тийм амир юм уу? Тийм. Тийм шүү дээ. Аллаа юм идмээр штэ. Тийм үстэй. Амтаа мах идмээр штэ. Нэг яагаад удаад юм аав штэ. Махаа аав Нэрээ штэ. тэгж ярьдаг дайны үе юм уу гэж тэгж ярьдаг шүү дээ. Даймаа ёо рамаг тэр хүннүгийн хүүн нэгдлийн үед мах хэрэгтэй идмээр штэ. Гэдэг нэг дахиад юм махаа аваад тэгээд. Яг нэг юм юм. За ингээд бие үлгч. Бас л сонирхолтой хөлбөрөд. Тэр түрүүний миний нөгөө ярьсан Бацгийн клипэд оож байгаад хэдтэй байсан юм. Оо тэр чи 22 төөс шүү дээ. Жохон байсан тийм. Тэр бүр би тэн дээр бүр ихмээ бүр анх. За энэ ста цахиур харахгүй байна даа л гэж харж исэн да. Мэргэжлийн бие үнэлэгч гэж мэргэжил байдаг.
Тэр чи хүлээн Тэр сайхан эмэгтэй нэг юм яриад энэ зайлал юу гэнэ? Энэ чи нөгөө одоо манад л биш ихээс ш өөр улс орнуудад хүлээн зөвшөөрсөн тийм улс орнууд хуулиараа байдаг шүү дээ, тий? Бага. Байнга шинжилгээнд хамруулаад. Тий. Бид нар чинь бүр тэр чинь Франкфурт бол нэг удаагийнх 30-аас 80 евро. Айгуу штэ хөөе. Амар мэдгүй юм шиг байна. Гоо юу яцсан бэ? Жохо хүнд орсон. Сүүлд нөгөө долларын ханш өсөд гэсэн. Гэхдээ би тэр чинь саяхан хараад бүр шоконд орсон юм чинь. Яг тийм. Манайх мөрөөдлийн театр хаа. За ингээд нэг дээр юу вэ? Үзье да. Би өндөгч. Байхгүй хоо. Миний мод. 60 хэдэн аваад. За баярлаа. Би өндөгч байгаагүй юм байна. За яста сони юм байна даа. За яг гацж шүү нэр тоглоом. Байх тусмаа мөнгө Мэргэжил гэж дачаангуу байх тусмаа мөнгө болдог мэргэжил гэж байгаа шүү дээ. Чи бас гой сайхан гоо сайхан байна гэсэн үг шүү. Энэ хүүхний тэмэгцээ чинь бүр даам гарчлаа шүү. Яана яа. Удахгүй толгойдоор гарч суулаа шүү. Тэ? Би хэлж болох уу? Болохгүй байж байгаа. Одоо энд алдчихвал та хэлж болно шүү. Аа, би хоёр алдаа тийш явчих гэж. Гүү. Үр зүрх өмөрж ийлээ. Гүү. За. Таны хариулт. Худалдааны менежер. Солиороод. Зүг штэ. Тэ Юм борлуулдаг ягаад нөгөө Зүг. зүгээр яг нөгөө ингэдэж штэ яг нөгөө нэг цагийн хөрд эдэргээд бас байдаг шиг тэр шиг одоо ингээд манай энэ бүтээгдэхүүн болвол гэл ингээд хүмүүс байдаг штэ тий. Энэ бол ийм сайхан бүтээгдэхүүн та энийг аваарай гэл энэ чинь бас нэг юм бас тачаангуй өжтөр хүмүүсийн анхаарлыг татчихж тэгжээж тэр чинь бараа бүтээгдэхүүнүүд зарж бас онлайн худалдаач. Худалдааны менежер ялгаа юу хийсэн юм бэ тийм үү? Мэрэгжил. Тий, томоор нь авах гэдэг хөө тий. Тийм зүйл дээ шүү дээ. Худалдааны менежер мэрэгжил шүү дээ. Худалдааны менежер гэдэг чинь воо гэж байдаг шүү дээ. Манайд харснаа сая. Харалтаа. Яасан? Юу? Воо гэж хараад байгаа. Төрөний нэг онлайн юу гэдэг чинь ер нь яг томоор нь авч байгаа шүү дээ. Худалдааны Японд оруулах. Мөн үү? Ихтрэнэ гэж бүр. Мөн. Нэг яриад агшиг байна та хэд сая. Тэр нэг яг нэгтэй бас яг тэр үн биш шүү. Сандарсан хийчихлээ сая. За ингээд нэвтрүүлэг байж ойлгож байгаа. Худалдааны Танаа багийн нэгдсэн хариултыг авлаа. Худалдааны менежер. За. Худалдааны менежерийг авлаа. Хамтдаа шалгая. Би юу хийлгээ бодохгүй. Yes. За та хэд ярилцсан? За идэх авцаа яа. Та хэд бол ярихгүй шүү. Жүжигчин сүрэлт ер нь түрүүн би олчлоо би хариулъя л гэлсэн. Ерөөс онгороол стэндээс. Би тэр чинь нөгөө менежер гээд бодсон байсан. Гэсэн чинь үгүй лээсэн юм байна л да. Тэгээд гол нь нэг лавлах юм байна. Жүжигчин гэдэг маань яг уран бүтээлч гэж авахгүй. Англичтай тий. Тэгэхээр жүжигчин чинь нэг мэрэгжил, дуучин чинь нэг мэрэгжил болохоор дуучин гээд нэгдэхийг буюу 50 гаруй оноо авчраар боллоо. Тун ихтэй байна. Тий. Дуучин. За. Дуучин байж болох л. Дуучин. Би ч харахгүй. Yes. Oh my god. Тийм ангорота. Гойгоо явчлаа шүү. Манайхаар хөөрхөн амьдралаа гэж. За, ярилцсан. Төмөр хуйга. Таны хариулт. Фото модель. Фото модель. Тэнд чинь загвар өмсгчд модельгээ орцсон те. Фото модель бүр тустай юу те? Тий, тустай. Тустай байхаа. Бас тустаалтаа уг нь Тустай юу? Гүг түрүүн бол Баярмаагийн хувьд бол нэг модель гэж хэлээд загвар өмсгч гэдэг хувьлаар гараадсан шүү дээ. Тэр модель гэсэн те. Одоо фото модель юм байна. Тэр яг нийцсэн те бүр. Тийм нэмэ байхгүй шүү. Нийс. За. Би харин эсэргүүцээд байгаа байхгүй төмрөг хэлж байгааг. Аа. Модель гэж хэлсэн шүү дээ мэдөө. За. Тэгэхээр чи дахиад фото гэдээ яачих вэ? Нэгдэл. Дахиад өөр хөлбөр байна л да. фотогоор өөр юм байна л да. Фото модель. За, Түүний дуучин дуучин хэлэхэд адилхан л да. За, фото модель. Гэтэ байхгүй гэдэгт бол би итгэлтэй тий. Би юу гэж бодож Бага. За, үзье. Фото модель хамтдаа шалгая. Байхгүй. За баярлалаа. Sorry. Юу юм бэ? Манай 40 тэгээ хэлж. Хамтдаа нээцгээе. Нээхээсээ өмнө нэвтрүүлгийн хамтрагч, давтагдчихгүй хамт
Дигдэхэ зармиг. High speed. Интернетийн хувьсгал. Тэгээ бүжигчин гэж бол байгаа хаа. Хайртай. За. Таач. Таач. Таач гэж хэлсэн. Тэрийг хэлж. Таач гэсээ төрүүлж. Би нөгөө анхны мэрэгчлээ арай жоохон зөөлрүүлдэг гэж. Хаач бүр яагаар ихлэ хийсэн чи. Өмнө нь чи. Бид нар энэ мэрэгчлүүдийг олж авлаа. Тайчгч нар бие үнэлдэггүй гэдгийг бид бас олж. Яг үнэ, яг үнэ. Олж авлаа. Мэрэгчил юм. Энд чинь нөгөө тусдаа бүжгийн урлаг штэ. Яг үнэ. Ийм зарим байна. Фитнес багш. Эн чи ёстой. Хамгийн бодож ирсэн. Болно. Би бол бодоогүй. Нарийн Би нэрмж чадчихсан штэ. Ямар айдар Би бол бодож ирсэн. ийхүү нэвтрүүлгийн маань 3 дугаар үеийн үгээр өндөрж байна. Монголын бас секси ер нь таны хэн тэгээд нэлцээ. би асуултаа бодож штэ. Ой, дотроо. Ихтэй хэлээ. Өнөөдөр нэвтрүүлэгч дандаа зүсэмжтэй болцсон биш үү? Хүсэмжид секси. 4 номер 4 2 гэж байна. Цагаан авах юм болоо. Нэвтрүүлгийн хамтрагч өдөр бүр ирүүл. Берлин зог. Зочтой орж байна. Шинхэн жимстэй амьд йогурт Провита сүү хувьцат компани нэвтрүүлгийн хамтрагч. Маш анхааралтай сонсороо. Яг ирэхгүй баазраа дарах гэж шээ. Бүх дэлгүүрүүдээр гэх гэж байна. Өдөр бүр ирүүл Берлин зог. Тэнгисийн урт. Тэнгис гээ өдрөөр ордог шүү дээ. Байн горд гэстэй. Байн ордог гэсэн. Визэнд ороход монголчууд хамгийн түрүүнд юу хийдэг вэ? Визэнд орох туу? Аха. Мэдээж гадаад улстай гэдэг. Яг Асуултаа зөв ойлгосон бол визэнд ороход монголчууд хамгийн түрүүнд хийдэг зүйл гэж хэлсэн. Ярилцлага өгнө. Яг одоо гадаад паспортоо өгдөг гэж хариулсан зөв. За, шалгацгаая. Зүйлтөө. надаас басртай шээ. Хийдэгтэй ч арай гоёор байна. Асуултаа дахиад гэдгээр нь авсан юм байна. Нэг нээчих юм бол асуултаа хариулт тэгш нь чирэл явчих шин. Фото зураг даруулах. Визний зураг, цээ зураг. Чэд зураг авах болно. Паспортоо захиалж байна. Паспортоо захиалахаас өмнө паспорт дээр захиалж байгаа хүн чинь мэдээж зураг хэрэгтэй байна. Хамгийн дөрөнд фото зураг л авах. Цээ зураг. Визний зураг авах болно. Паспортныхаа зургийг авах юм байна те. Энэ паспорт захиалах гавцсан байгаа. Захиалгаас өмнө. Өмнө те. За. Чэд зураг авах болно гэжсэн байна. Зураг даруулнаа. Нэгтгэж биш хөө. Наач сүүл рүүгээ л байгаа. Сүүл рүүгээ л байгаа. Зураг даруулнаа. За. Монголын бас л секси ер нь таныг хэн тэгээд нэрлэлцээ. Тэгэл ерөөсөө Монголын хамгийн сайхан секси бүсгүй гэхээр юу ч болоогүй шиг зогсоод их. Эндээ бүр дасцсан уу энэ нэрэндээ? А? Би асуултаа бодож штэ. За ярилтаа. Монголчууд яа. Хамгийн сүүлд визэнд орсон уу? Аль улсын визэнд орсон? Манай хамтлаг дандаа өмнөөс хийчдэг болохоор сайн мэдэхгүй л юм л та. За одоо 100 Монголынхаа өмнөөс бодох нь тий. Хөөрхөн өөдөөс хараад тахчаас хэцүү юм би тий. Мэдээж материалаар бүрдүүлнэ дээ. Тэ? Визэнд ороход монголчууд хамгийн түрүүнд хийдэг зүйл гэж асуусан байна. Материалаа бүрдүүлнэ гэдээ авчих уу? Явх орноо тодорхойлно. Нэг л асуу. Одоо Нөгөө тэгээд бол. сайхан хүүхнүүд жоохон толгоон муутай байдаг гэдэгтээ та санал нийлдэггүй. Үгүй. За хамгийн түрүүнд паспортаа мэдээж өгнө, зураг даруулна, лам дээр очиж болох юм, мөнгөө байрлуулах юм. Ой, дотроо. Битээ хэлээ дээ. Дандаа гэлээ. Материалаа бүрдүүлнэ. Материалаа бүрдүүлнэ. За визэнд ороход материалаа бүрдүүлнэ гэж юм те. Материалаа бүрдүүлгээ дараа нь цөмөрөөс бас сайн бодчихлээ те. Юу бүрдүүлдэг вүлээ, яадаг идэг вүлээ гээл те. За ингээд жүжигчин гэрэлцэг буюу Монголын секси бүсгүүчүүдийн нэг те. 10 тэдэд орж исэн гэлээ. Хэдөө 2-т орж исэн. Нэг тий орж исэн.
Мэдхгүй санахгүй Playboy сэтгүүлээс гаргаж ирсэн нэг юм Секси юу үлээ тэрэнд хоёр тал байсан юм дэг. Өнөөдөр нэвтрүүлэгч дандаа л хүсэмжтэй орцсон биш. Хүсэмжид секси. Дөрөв номер 4 2 гэж зогссон. Би ч мөн аттай юм энэ хамаг Монголын энэ сайхан хүмүүстэй те нэвтрүүлэг хийгээд зогсно гэдэг нь сайхан шүү. Ингээд материалаа бүрдүүлнэ лөө. Материалаа бүрдүүлнэ нэ. За тэгэл аавь те гэж том орн л аавь одоо. Материалаа бүрдүүлнэ. Энийг базаа хийдүүлээ. Наад бүдүүлэг. За бид нар бас эндээс олон зүйлийг орж бас ухаарч харж байна. Одоо нөгөө сайхан хүүхэн болгон толгоон муутай байдаг гэдэг үгүй юм байна шүү монголчуудаа. Баяр хүргэе. Яа, занаач яс эвгүй болчихо. Паста захиас 6-аар оруулсан материалаа бүрдүүлсэн. Юм чин одоо яах вэ? Чимдамаа бэлтгэх юм болоо. Biz гараач үү, гүүч үү те? Ха? Biz өгөөч үү, гүүч үү нөгөө солонгосын илчсэн маань яамаар юмтай одоо тийм ээ. За чамдамаа бэлтэн. Гэрээсээ Хамаа руу орчих уу наач. Үгүй би энд хараагүй байх ягаад чамдамаа бэлтчих вэ? Би хэлсэн. Би тэрийг хэлсэн. Чамдамаа бэлтэн гиндэ үзье да. Хамаарнаа. Бүр юу явлаа те. Яг ба манай арын хүн байгаа юм чи гайгүй. Байхгүйсэн байна. Biz гараагүй байгаа юм чи биш л байл да. Чамдамаа бэлдгүн байна л да. Тийм Тийм монголчууд. та. Манай 100 монголчууд бол хизээч тийг чамдам Манай 100 монголчууд төрөөгөө хөт төмөр үлгий гэж. Гараагүй Жүжигчин чуука. би болохоор ингэж байна. Бас Гадагшаа хамгийн сүүл таашаа явсан. солонгос явсан. Надад явчихсан. Хийж ичрэхгүй. За миний бодлоор бас ингэдэж манайхан ч бас нөгөө нэг айгуу сүсэг бишрэлтэй байдаг штэ. Тэгээд гандан хийд үзмөрч гээл ер нь тэгдэж штэ. За би нэг ийшээ явах нь тийшээ явах нь ийшээ ямар уу те. За явах гэж байгаа юм чин зам мөрөөд ихшлээ те. Нэг ном уншууч чи гэж би гэлээ. Тэгэхээр би бас яг тэгж л бодож байна. Тэгэхээр ингэдэг те визэнд орохоос өмнө би одоо визэнд орсон дээр үү, ороогүй дээр үү гэдэг те. Тэгээд айгуу их тийм асуудал Та хоёр нь очижсэн үү тэгэж? Өгөө очиж байгаа. Итгэдэггүй ер нь тийм зүйл. Мэдхгүй нэг итгэхгүй. Тэр бас зарим хүний хувьд юу гэж боддیں۔ Миний хувьд бол нэг мухар сүсэгч юм шиг. Та над руу харж байгаад намайг яадаг гэж бодож байна. Асуудалгүй гардаг бахаа. Би дамаад ярьсаар л та надад шал өөр юм ярьсаар тийм ээ. За ингээд юу гэлээ? Чагаа юу гэсэн? Орчоод байдаг. Сая юу гэсэн? Ламдаар очиж үзүүлнэ гэж яах Зам буудд юм байна те. Эхлээд үзүүлнэ Зам гэж. гандан Зам хийгээд гандан манайхан те. бас Засаал Үзмэрч бас тиймэрхүү талын юмнууд бас байдаг шүү монголчууд бас тийм. Нөө байна. Одоо Засаа тэгээд хийдэг чи, тэрийг зам мөрөөд. бурууд харахгүй. Тийм шүү дээ. Одоо Нөгөө нэг хүмүүсийнхээ өмнөөс бодож хүн хүний бодол сүсэг бишрэл өөр тийм ээ. тий. Ингээд асуултын хариултыг шалгацгаая. Зам бөө гандан сүм хийд үзмэрч. За тэр нэг бүр хамгийн чухал монголчуудын хамгийн их хариултын цөмөрөө таахгүй яваад байна гэдэг чинь жоохон туйлын хэцүү болоод шүү төмөрөөгөө. Ярилцлаганд орох. Ярилцлаганд орох. Визэнд ороход монголчууд хамгийн түрүүд хийдэг зүйл гэсэн төмөр хоёрыг ярилцлаганд орох гэд яхаар чинь би тэгээд гайхаал явчлаа. Гэтэ одоо яах вэ төмөрөө хамтдаа шалгыг ярилцлаганд орох. Визэнд ороход гэдэг байна шүү. Визэнд орох чинь ярилцлаганд орох виз нэг хамгийн сүүлийн цаг болчихсон. Шалгацгаая. Одоо өнгөрсөн таад мань хоорондоо ярилцчих штэ. Жүжигчин гэрэлцэг юу гэж бодож тунгаа. Визэнд ороход монголчууд хамгийн түрүүнд хийдэг зүйл. Мөнгө. Хурууны яг амшуул. Хорооны хэгээ уншуулах. Юу вэ? Штэ. Хорооны хэгээ уншуулах. Штэ Тийзээ захиалах юм байна. Хорооны хэгээ тэгээд би авцаа. Тэндээс тийдгээ ярьчлаа штэ. Үгүй Бид өөрөө түрүү ярьсан байсан юм аа. Би ярьсан. Хорооны Энэ чинь миний анхны өөрийн санаа. дангэрсэн уучлаа харамсалтай л. Ингээд дөрөвдүгээр асуултанд жүжигчин гэрэлцэх болохоор хорооны хэгээ уншуулах гэж хариултыг хэллээ. Өөрөө. Жүжигчин алтан шагаа. Яа, сая тэгээ ярилцаад тест ямар ч хувь руу гаргасан биш үү? Одоо яг ахаад нэг ярилцчих л да одоо. Тэгэл та. Тэ? Окей би биш ээ. Би наатай ёо. Хариул. Харин тий. Нэг хариулаад шууд аав. Би одоо төстас болцсон. Төлөвлөгийн цаг угаасаа Алуу, хэлцээ явчих. найсда дахиад юугаа уншаад хач. Ингэж нэраа. Визэнд ороход монголчууд хамгийн түрүүнд хийдэг зүйл.
Нэг нь ерөөсөө нэг нь Тийзэнд ороход гэдэг байгаа шүү дээ, тий? визэнд шүү дээ. Харин тийзэнд ороход гэдэг байгаа шүү дээ. Баярмаа тэрийг л За яаж гараа. Шийдвэрэл гаргаж. Хамгийн түрүүнд паспортаа хараад юу гарна? Хугацаагаа л харна да. Паспорт дуусч байна уу? Яаж ийн, яаж ийн, ийж вэ, захиалах үү? шинээр авах байх уу? Шууд орохоор байх уу? Паспортгүй бол явах ямар ч үндэсгүй шүү дээ. Гадаад паспортгүй бол тэгэхээр паспорт ярилцлаганд орох цагаа авна. Наа чин тэгээд Хоёрдоо орч паспортаа шалгаад За маш. гэр бүлийнхээ үнтэй ярилцаад сонгоно шүү дээ. Тэгээ бөөнөрөө хамтаараа гэр бүлийн үйл. хаашаа явах уу гэд хамтлагаараа ярилцаад явах орноо шийдээ тэгээ паспортаа харна. сонгол цаг. Эцсийн хариулт. Улсанд орох цаг. Эцсийн Паспорт хоёр айл. Сонголтоо л гаргана да. Үгүй ээ. Эцсийн хариулт. Эцсийн хариулт уу? Эцсийн хариулт шүү дээ харин. Паспортны хугацаагаа харах. Паспортны хугацаагаа харахад авлаа. Цагаа авах юм болоо. Сонголт. За хамтдаа шалгая. Сонголтолтой. Шалгая. Энэ хоёрын айл нэг. Өөчтөрөө Америк явах юм уу, Нэг Солонгос явах юм уу гэдгээр шийдэл шийдэж хийлээ. За, нэг Дөрөвдүгээр үе дээр асууж байгаа асуулт очирсохгүй үйцэн доо. оноо 3 дахин үржигдөө орж байгааг дуулгахад таатай байна. Зөвлөлт хажуунаас байн байд. Одоо над руу цаг авах уу? Хугацаагаа шалгах уу? Тэр хоёрын нэг байна. Дөрөвдүгээр үеийг өндөрлөхөөс өмнө нэг зүйлийг хэлэхэд төмөрөө нэгдүгээр цонхыг хамтдаа нээцгээе. За тэгээ. За манайх бол цаг авах байсан. Тэгээ угаасаа цаг авахд байгаа шүү. Сонголт. Тийзээ Хаашаа явахаа ихлэ шийдэхгүй юм. Чи нөгөө Америк явах ажил гарлаа визэнд бол. Дансандаа мөнгө. би яг ярьсан дансандаа дансандаа мөнгө хийх Гэтэ энийг дааш материал бүрдүүлэх гэж бодчихгүй юу? Дансны Мэдгүй миний ч нөө байнг нөгөө дансанд мөнгө вээждэг болохоор би тэр тухай бодсонгүй л дээ. Иргэн мүзэгчтэй Family Feud Mongolia нэвтрүүлгийн дөрөвдүгээр үеийн ялагчаар Төмөр багийнхаа шалгарлаа халуун баяр хүргэе. За энийг бол энэ үеийг би үрждэг мөнгө гэж нэрлэгддэг. Танд 20 секунд байгаа. 20 секундээс би танд 5 асуулт асууна. Энэ 5 асуултанд та маш хамгийн хурднаараа хариулна. Тэгээд 100 монголчуудын хамгийн өндөр хариулсан хувилбаруудыг л та сонгох хэрэгтэй болчих чинь тий. За та бэлэн үү? Билээ. Гэрээ мэт амтшил. Нэвтрүүлгийн амтгчаар ажиллаж байгаа. Яа хээ. 5 асуулт байгаа. Хаан хизээч амттай үндэсний түргэн хоолны сүлжээ Нама Этри. Анхаарлаа хандуулаарай. Монгол хүн та 100 наслаг ийм ард. Билнэ та? Билээ. Шингэн цагаан эдээ нэрлэнэ үү? Арг. Хамгийн аюултай загас. Линок. Азийн тоогоо хэл. 9. Онцгой тохиолдолд өмсдөг хувцас. Дэл. Монголчуудын хамгийн хиддэг хоол. Цөөн. Баярлаа. Баяр хүргэе. За нэвтрүүлгийн 5 дахь үе 5 асуулт байсан. 20 секундэд багтаж хариулах хэрэгтэй байсан. Шингэн цагаан эдээг нэрлэнэ үү гэсэн. Айр гэж хариулсан. Хэдэн монголчууд хариулсан бол да айр гэж. 34. Нилээ өндөр оноо авч байна. Хамгийн аюултай загас Ленок гэсэн. Буруу хаа. Энэ баг баха. Нөгөө Халин макул грамм макул юм шүү те. Азийн тоогоо хэл гэсэн 9 гэсэн. Монголчууд бол 8 9-ийг бол голчлыг хэлдэг. Онцгой тохиолдолд өмсдөг хувцас гэсэн. Дээл гэж хариулсан. Дээл 100 баха. 39 хариулсан. Нийт 88 оноотой болцсон явж байгаа юм байна. Нэг оролцогч 100 оноо авахтал дараагийн оролцогч 100 оноо авахтал нийт 200 оноо авахтал шууд 4 сая төгрөгийн эзэн болох боломжтой байгаа. Тун боломжийн явж байна. Тийм байна. Монголчуудын хамгийн их иддэг хоол цөөвн гэсэн байна. Yes. 123 оноо авсан байна. Баяр хүргэе. Байраач тогсч чинь 100 авах хэрэгтэй байна тий. Барин. Одоо чука сонсоогүй шүү дээ. Чука наш арай шүү. Битгий сандраараа. Нааш арай тогсон шүү. Билнэ? Билээ. Гэрээ мэт амтшил. Юу вэ? Нэвтрүүлгийн хамтрагчаар ажиллаж байгаад баярлалаа. Эхлээ 2 өөр хамтрагч айлнаа зүгээр.
шууд. Магадгүй шүү За анхаарал. та маш анхааралтай сонсоорой. Хаан хизээч амттай үндэсний төргөө олны сүлжээ Нама Итри. Тэгтээ яг асуулт чимтэй зүүн. Юу асуу? Монгол хүн та 100 наслаг. Ийм аа. Нэвтрүүлгийн ергийн эдгч баяр үргээ. Хэлнэ. За, билээ. Шингэн цагаан эдээ нэрлэнэ үү? Сүү. Хамгийн аюултай загас. Пирон. Азийн тоогоо хэл. 6. Онцгой тохиолдолд өмсдөг хувцас. Өмд цамц. Монголчуудын хамгийн хиддэг хоол. Юу? Мах. Баяр үргээ. Юу нь болцлоо гэж бодож байна. Гэтэ тэр монголчуудын онцгой тохиолдолд өмсдөг хувцастай жоохон байж магадгүй. Магадгүй. За, эхний асуулт болохоор шингэн цагаан эдээг нэрлэсэн та сүү гэж хариулсан байгаа. За энэ хинийх Төмрөгийн 123 он. бас яа. Би тэрэн дээр бол алдцаа ингэ. Чамд би гарч гал Янмарк авч өгнө за. 77 оноо авчвал 4 сая төгрөг ер нь инүүхэнд байна. Шингэн цагаан эдээг нэрлэнэ үү? Сүү. 50 60-д. За болчих. Хамгийн аюултай загас. Пирана. Энэ жижигхэн загас те. За наач бас оноош. За дуусаа. Махан дээр л сарк. За ингээд нэвтрүүлгээ дуусгая. За одоо болио. Эрэл хүнсэг ийм арт. Юудаас сэлдэт хэл та. Ямар юм яасан гэрлийн. За баярлаа. Азийн тоогоо хэлсэн 6 гэсэн. Болж штэ. Онцгой тохиолдолд өмсдөх хувцас. За уучлаарай, энэ дээр 0 угаасаа. Өмнөд замц. Ойлгомж. За мах. Монголчуудын хамгийн их иддэг хоол. 98. Хадуу баяр үргээ. Family Fit Mongolia нэвтрүүлгийг Монголд нутагшуулж гаргахад хүн тусдаа үзүүлж байгаа ерөнхий энтгч ийм арт та бүхэн талархал илэрхийлье. Монгол хүн та 100 наслаг. Танаа баг 4 сая төгрөгийн эзэн боллоо. Халуун баяр үргээ. Дараагийн дугаараар дахин уулзлаа баяртай.